Соёлын гавьяц зүтгэлтэн зохиолч Дамбадаржаагийн намсрай. Өөлөн хатны үглэл. Өгүүлэг. Олон монголчуудын дэлгэрэх нутгийн хүмүүн төрлөختөн бүхэнд хүрч туслах хүлгийн жолоо дутаж хүй төвлөн цуцаад ирэхийн цагт 60 хэдэн наснда таныхаа шарлинтэн дэргэд эргэж ирлээ. Исүүхэ Баатар минь. Өнгөрсөн шөнө Минлэг над дээр ирж хатаж ганцсан биеийг минь дахин дэвтэн сойрхлоо. Тэгтэл миний хүү чи бидэн хоёрын үр анхны маань ууган хөвөн авга их тэмүүжин үүд сөхөн өргөөг минь эргэж ирээд ээжийнхээ нүдэнд сэрүүхэн харц салхилуулан гарлаа. Ээжээ ингэж болдгийм үү гэдгийг санахаас учрал нь тайлж уулзах хүн урмаар сэтгэлийг минь тижих газар орчлон хорвоод эндэл гэж санаад Исүүхэ Баатар таньда хайрт хань чамда өөлөн хатан чинь ирлээ. Эдэний дээж бүхнийг таньда чамда өргөөд үгээ хэлэхээр ирсэн юм аа. Исүүхэ минь. Исүүхэ чинийхээ алтан шарилны өмнө өөлөн хатан чинь сөхрөн сөгдөн үглэл өчлөө хэлийдээ. Чи намайга чилүүдээгээс булаасан. Эцэст нь хорт идэгээр буцах сүүлчийн мөчтөө чи минь чирха өвгний хүү Минлэгт даатгуулсан нь үнэн шүү дээ. Чилүүдээгэн би санахын ихээр сандж явсан ч өөлөн чинь чамтайгаа ханилснаас хойш жаргахын дээдээр жаргана гэж бодсон юмсан. Тэгтэл чи минь 5 хүүхдээ үлдээгээд тэнгэртээ буцсан. Их Монголын 5 хүүхэд чиний хойчийн төлөө би насаа илээлээ. Исүүхэ минь. Хорт атаажтөө яасан хэцүү юм бэ? Яс цусаан буцалгаж чи бидэн хоёр тэмүүжнийг төрүүлсэнийг би мэдлгүй яхав те. Тэгтэл хүүд минь хардлага, хордлого, хахир хатуу бүхний дээдийг хар санаатнууд зүрхэнд нь шингээжээ. Миний бэр бүртэ хүчин бид хоёрын үүлийн үр ялгаа юу байхав те. Орчлонд хүний нас охорхон богинохон нь яасан хэцүү юм бэ? Исүүхэ минь. Хань чамаас хойш өөрийн 5 хүүхэд дээрээ дайнд өнчирч үлдсэн 4 хөвгүүнийг тижээн тэтгэж өргөн авсан юм аа. Тэд бүгдийг чиний ууган хүүгийн чинь төлөө хүүгийнхээ төлөө хань нөхөр нөхөд түшиг тулгуур болгохын төлөө цусны дусал бүхнээ сүүний дусал болгож татарын шихий хутаг болон хүчүү хөхөчүү бархуул нарыг номын хөвч сумын зэв болгон өндөлгсөн Баатар хань минь. Хэрв чамайг чилүүдээ Баатар хайрлаж Исүүхэ чи минь хүндлэж түмний мэлмийг гэрэлтүүлж явсан бол би сүүлийн хэдэн наснда Минлэгийг хайрлахад буруу зөрүү буян нүгэл хоёрын ялгаа салгаа би гэж юу? Исүүхэ минь. Танаас хойш чамаас хойш өдий 60 хэд наслахтаа үйллээ. Зовлон төвгийн бүх ачааг үүрч өнчин зүрхээрээ туулсан өөлөн хатан нас намбаа дэлгэж нартай сартай хорвоод нармай Монголыг өсгөөд огторгуй тэнгэрт хальж чамдан очих халилт амьтны мэдрэмжийг амсаад өнгөрөй гэж бодлоо. Өршөөгөр Исүүхэ минь. Намайга өршөөгөр. 60 хэд хүртэл ийм завгүй явсныг дээр тэнгэр мэдэнтэй. Исүүхэ минь.
Хүмүүн бүхнийг хайрлсан миний амьдрал гашуунаас гашуун болоод өнгөрлөө. Есүхий минь, бидний хүү Тэмүүжин мэнлэгийг минь тэв тэнгэрийг цааш нь өндөрлж өглөө. Үндэ тэр зарим бөө тэв тэнгэрл Чингис хаан гэдэг аавга нэрийг өгсөн шүү дээ. Эцэгтэй нь холбоотой миний амьдрал ингэсэн болохоор л Тэмүүжин минь ийм хийлээ. Тэр байтугай бүртэг хатнаас төрсөн хүүдээ эргэлзлээ. Чилүүдээ Есүхий хоёрын хэний хүү юм бол гэж өөртөө бодиллаа. Хүний хорвоо гэдэг хэцүү орчлон юм аа. Есүхий минь, цэцэг навччихсан ус ундаастгийг чи минь мэднэ. Галав эрний энтэд ганцхан чинийх болон үлдсэнийг шихий хутг минь бичээд л байх шиг байна. Өсгөж өндийлгсэн өвлөн хатан ижигээ мэнлэгтэй холбоотой нууцтай битгий тойрваасаа гэж алс холын аргийн цэнхэр гол ам амьдралыг минь түшсэн бурхан халдун уул анх чамтайгаа авчирсан тэр нэгэн тохой амьдрал чинь ингээд дууссан цэгцрийн шартал амныхаа өмнө гэрээсэлсэн мэнлэгийн чинь төлөө алдхан биес төрсөн их Чингис хааны төлөө олон Монголдоо итгээд Есүхий чам руугаа явлаа. Одод тэнгэр огторгуй нар үдшийн саран үүрийн цолмон үрд намайг мэддэгвэ. Одоо миний бие огторгуйг чиглээд тойрлоо. Олон монголчууд минь чамда эргэж ирлээ би. Зохиолөгдсөн Дамбадаржаагийн намсрай 1995 оны 1-р сарын 19-нд. Уншсан Эрхэнбаярын Батторч 2026 оны 5-р сарын 15.